Хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Би энэ улсын хурлын гишүүн Эрдэнэ бид бас энэ Баянгол дүүрэгт энэ хүүхэд хөгжлийн асуудлыг нэг цогцоор нь шийдэж ирсэн юм а. Хүүхэд хөгжлийн ордон, хүүхдийн туслан, хүүхдийн эмнэлэг, усан спорт сургалтын төвгээд энэ бол ерөөсө гол ингээд бааз суурь болж байгаа. Тэгэхээр одоо бол мэдээ төсөв хөрөнгө хүнд учраас ийм байшин барилга барих боломжгүй л гэж ах шиг байна л да. Тэгэхээр энэ хууль бол ерөнхийдөө багш хүүхдийн одоо энэ урсгал зардлуудын л шийдэх юм байна. За ер нь бол ингээ хулгай хийхэд бол энэ улсад мөнгө байгаад байна. Одоо нэг төшмөлийн гэрээс нэг 7 тэрбум гарч байгаа шүү дээ. Энэ 7 тэрбумыг одоо энэ төсвөлсөн мөнгөөр үзэхэд бараг 100 мянган хүүхдийн энэ зардлыг төлчгөөр ингээ байгаад байна. Тэгэхээр бид нар бол энэ ямар ч байсан энэ мөнгийг олж өөр хүүхдүүдэд зарцуулах ёстой. Ер нь энэ хүүхдийн талаарх энэ хүүхэд хөгжлийн анхаарахгүйгаас үүсэж байгаа нөхцөл байдал бол маш эвгүй байгаа шүү дээ. Энэ бол инээдэн биш бүр ханиадам. Жишээлхэд үеийнгийн дээрлэх хэлтээр дэлхийн дунджаас Монгол улс 2-3 дахин өндөр байгаа гэж байгаа. За би өчигдөр энэ оюуны ундраа Монгийн 47 дугаар сургуулийн хүүхдүүдтэй асуухад ерөөсөө нэг дугаар л хариулж байгаа. Энэ хүүхэд хөгжилд анхаарах хэрэгтэй. Хүүхэд багасаа зөв хүмүүжих ёстой гэж хүүхдүүд хариулж байгаа. За амиа хорлолтоор бол нэг хүнд оногдохоор бол бас дэлхийн дунджаас их өндөр явж байна. Мансууруулах бодис гээд одоо бас нилээдгүй тархаж байна. За өсвөр насны хүүхдийн жирэмслэлт гээд түрүүн гишүүд нилээд хэллээ. За хамгийн ноцтой асуудал бол сүлүүдийн цахим донтолт болсон. Тэгэхээр цахим донтолтоос салгах гол арга бол ерөөсөө л энэ секц дугуйлан одоо явуулах юм байна. Тэгээ баяр сайхан гишүүн өмнөх 4 жил парламент байхдаа яг энэ хүүхдийн асуудал дагнажсэн болохоор би бас энэ дээр нилээд чамбааруулаад ажиллаж чадна гэж бодож байна. Та харин энэ бүх хуулиудынхаа уялдааг нэг сайн гаргаж өгөх хэрэгтэй байна. За би бас энэ талаар нэг олон улсын туршлагууд судалж байсан. Энийг судлахад бол хамгийн гол асуудал бол гэртээ н ойрхон тэгээ хотхон дотор за тэгээд ер нь энэ тэтгэврийн багш нар за өөрөө гэрээсээ хол ажил хийх боломжгүй одоо ийм хүмүүсийг бас ингээд ажилуулдаг. Тэгэхээр энэ дээр бол бас онцгой анхаарах хэрэгтэй. Түрүүн бас сайн зориг гишүүнийг чухал санал хэллээ л дээ. Энэ хүүхдийн мөнгөө зарим хүмүүс бол бас төдийлөн ингээд нэг их чухал ш байдаг. Тэгэхээр энэ хідэн хүмүүс нийлээд энэ хүүхдийн мөнгөөрөө бас тэр хүүхдэд хөгжүүлэх одоо боломжийг энэ хуулиар нээж өгөөд тэр дүрм журмыг гаргаад өгчүүл энэ дээр иргэд бол бас дуртай байна. Огт хаалттай бол иргэд нэг л уцтаад ингээд хийжүүл чаддаггүй. Тэгэхээр энийг анхаарах хэрэгтэй. За нэг асуулт байна. 11-1 дээр ирээдүйн өв санд хуримтлагдсан хүүгийн орлогын 50-аас доошгүй хувийг хүүхдэд хөгжилд зарцуулна гэд. Энэ дээр яг хийцэн одоо тооцоо байна уу? Энэ одоо яаж гарах юм бэ? Эдийн засгийн одоо судалгаа тооцоо байна уу гэдэг энэ зүйлийг асууя. За тэгээд ер нь бол энэ хууль хэрэгжихэд бас нэг ийм зүйлийг бид нар энэ их хурлын гишүүд бодолцмоор санагцсан. Бүх газар зэрэг хэрэгжих биш. Одоо Солонгост бол ийм пайлот хэд хэдэн газрын эхлээ сонгод юм байна. Одоо жишээлбэл би нэг эрүүл мэндийн даатгалын шинэ хууль ингээд нэг газар эхлээд хэрэгжиж байгааг харсал та. Тэгээд тэр дээр одоо алдаа оноо юу вэ? Бусад газруудаа ингээд хэрэгжүүлээд явдаг. Тэгэхээр энэ одоо бас сонголт хийж байгаад ингэхгүй бол нэг баахан мөнгө ваучер сүүлд нь баахан эдсуусан ерөөсөө энийгээ болмол гэд энэ хуулийн утга нь унаад алдагдчих вэ. Тэгэхээр энэ дээр их нарийн одоо сайн бодож энэ хуулиа хийхгүй бол тэгэл нэг баахан юм ярьдаг сүлд нь мөнгө байхгүй гэд нэг өдөр энэ хууль хэрэгжихгүй болох вэ гэдгээс би бас болгоомжилж байна. За Бадамсран гишүүн хариулъя. Удамтны гишүүнд баярлалаа. Та яг одоо асуудлын голыг олж их чухал санал хэллээ, зөвдөмж хэллээ. Ер нь ирээдүйн санд одоо 6 ихний төгрөг байгаа. Энийг 4.1 орчим хүүтэй бонд авд юм билээ гадаад валютаар. За энд бол нэг 240-250 тэрбум төгрөг. Энэ 26 оны байдлаар ихэд одоо төвлөрнө гэж ийм дүү мэдээг бол Монгол банкнаас сангийн яамнаас авсан. Тэгэхээр цаашдаа энэ бол нэмэгдээд явна. Жилдээ ирээдүйн санд амнаатын төлбөрийн одоо 65% гээд бодохоор чинь нэг хамгийн багадаа 2-3 ихний төгрөг нэмэгдээд явах юм билээ. Энэ үндэсний баялаг сангийн хууль маань өөрөө ийм учраас уул уурхай холбоорт одоо явагдаж л байвал ирээдүйн үеэсээ зээлж байгаа энэ газрын хэвдийн баялагын өгөөч нь ингээд ороод явах юм байлээ. Энэ тооцоогоор бол нэг хүүхдэд ноогдох юм норматив зардлыг 3 сайд хамтраад 71,105,000 төгрөгөөр баталсан билээ.
Тэгэхээр энэ хүрээндээ явахаар энэний нэг 50-аас 60% гэхээр нэг хүүхдэд нэг 50 орчим мянган төгрөгийг одоо зориулахаар дэмжлэг үзүүлэхээр ингэж одоо тооцоолол хийсэн байгаа. Тэгээ энэ нөгөө үзэл баримтлал дээр энэ талаар бол тайлбарлаад бичсэн байгаа. За хоёрт нь таны дээр хэрэгжилтэнд яаж зохион байгуулах гэдэг дээр би бол маш их одоо санаа зовж байгаа. Ер нь энэ бол хамгийн одоо хэцүү зүйл маань энэ байгаа. Тэгэхээр нөгөө аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа хүүхдийн төлөө зүйлийн даргаар ажиллаж байхдаа энэ хүн болгоогоос төслийг эхлүүлэхэд би бол хагас жилийн хугацаанд энэ дээр ажилласан. Яг бэлтгэл хангаад тэгээд өсвөн батлагтаад холбогдох дүрм журам гаргаад норматив гаргаад тэгээд сургууль текст уулантай хэлцүүлүүд хийгээд хүүхдүүд багш нартай хэлцүүлийг хийж бэлтгэл ажил хийгээд. За энд бол би маш их санаа зовж байгаа. Хууль батлагдлаа гэхэд энийг хэрэгжүүлэх одоо аймаг нийслэлийн засаг дарга түүний хамгийн газар болон хяналт тавьж ажрах хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын одоо итэг санаачлаг, ур чадвар энд зориулах энэ одоо ажиллагаа бол одоо үнэхээр чухал. Тэгвэл ямар ч юм одоо болгохын төлөө явна. Тэгээ хамгийн боломжгүй зүйлээс боломжтой зүйл рүү бид шилжиж ижил хөгжлийн тухай яригдах учраас энийг бол одоо хэрэгжүүлэхэд бол бүрэн боломжтой. Гэхдээ саад бэрхшээлтэй хүнээ бэлдэнэ. Зөвд үйлчлэгийг бас одоо давхар явуулна. Энийг бол одоо хувийн хвшил зөвд үйлчлэгийг хийх зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол хамгийн одоо зөв зарчмаа гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дээр одоо бүрэн боломжтой. Харин одоо нэмээд манай яам агентлагийн зүгээс хэрэгжлэн дээр ер нь одоо юуг төсөөлж байгаа вэ? Энэ чиглэлээр өмнө бас огт ажил хийгдэггүй ш бас хийгдсэн байгаа л да. Одоо надад байгаа мэдээлэлээр хэдэн төгрөглөө хөгжлийн үйл ажиллагаанд зориулж жилдээ 3-4 тэрбум төгрөг баталсан байлээ. Тэрийг яг яаж хэрэгжүүлж байгаа ингээд тэн дээр бол бас тодорхой хэрэгжлэн дээр ийм зүйл дээр анхаарна гэдэг зүйлийг тайлбарлуул яг ажил гардж байгаа хүмүүсийн хувьд бол илүү оновчтой болов уу гэж бас бодож байна. Баярлалаа. За энэ дэрийн 4-р микрофон. Их хурлын гишүүн асан Баяр сайхан хариулна. За бид 1990 оноос хойш хоёр нийгмийн хооронд шилжихдээ хүүхдийн асуудал, хүний хөгжлийн бодлогын асуудал орхигдуулсан. Тийм учраас сүүлийн 35 жил бид нар дандаа хамгаалах хууль, хамгааллын тухай ярьсан. Сая Баасан Жаргал гишүүн ярьж байна. Бид нар хамгааллын ажлаа орхигээгүй. 26 оны төсөв хөгжлийн хүүхэд хөгжүүлэх 1.3 сая хүүхдийг хөгжүүлэх төсөв 3.6 тэрбум төгрөг. Хамгаалах төсөв маань 11 тэрбум төгрөг. Гэтэл хүүхдийн хүчирхийлэл байнга нэмэгдэж гэр бүлийн хүчирхийлэл тасралтгүй огцом өссөөр байна жил болгон. Амиа орлож байгаа хүүхдийн тоо бэлгийн хүчирхийллийг хохирогчулсан. Хүүхдийн тоо өсвөр насндаа ээж болж байгаа хүүхдийн тоо гэд бид нар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн асуудлыг ярих юм бол үнэхэр сэтгэл эмзэглүүлэм үндэсний Нэмж хариулъя. үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх хэмжээнд бид нар очисон байгаа. Өнөөдөр бид нар хүүхдээ хөгжүүлэхгүйгээр улсаа хөгжүүлж чадахгүй угаасаа. Тэгэхээр хөгжсөн улс орнуудын одоо туршлага болвол сая саруул дарга ярьлаа. Хөгжсөн улс орнууд хүний хөгжлийн бодлогын яамтай хүүхдээ хэрэгжилтэн дээр биш хүүхдээ бодлогын яамн дээр тавьдаг. Монгол улс хөдөө аж ахуйн яамтай малын хөгжлийн бодлоготой мөртлөө хүүхдийн хөгжлийн бодлогогүй өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн 83% нь өнөөдөр гэр бүлийн орчинд байхад 26 оны гэр бүлийг хөгжүүлж хамгаалах төсөв нь 107 сая төгрөг батлагдсан байж байгаа. Тэгэхээр бид нар 21 аймаг 9 дүүрэг 330 сум бүх хороонд үнэхээр энэ хөгжлийн 3.6 тэрбум төгрөгөө усны тусал мэт, шүлсний тусал мэт бид нар хувааж хэрэгэлдэг. Үр дүнд хүрэхгүй байгаа. За отхны Саран Чулуун гишүүн асуулт асууна. За сайн байна уу. За хүүхдийн хөгжлийг